45-аас 55 насныхан хамгийн их салж байгаа. Тэр дотроо Баян Зэрэг дүүргийн иргэд хамгийн их салдаг үзүүлэлттэй. Эхнэрийгээ хуураад элдв хүнтэй уулзаад явдаг. Нөгөөд хүндөө ганц нэг уулзангуудаа дурлцдаг. Шууд хайртай бол. Тэгээ яагаад хайртай болсон гэхээр намайг нэгдүгээрт нөгөөд чинь төрөө алга багч л та. Манай найз. Намайг нэгдүгээр цагдахгүй байна. Оройлоо барьлаа гэж хэлэхгүй байна гэж. Арх хуулаа гэж бас загнахгүй байна гэж. Тэгээ гадуур тэнлээ мэлээ гэж ерөөсөө загнахгүй байна. Тэгэл ер нь ингээл ерөөсөө л загнахгүй байна гэдэг. Эхнэр болохоор ерөөсөө байнгын загнаастай. Тэгэхээр л ерөөсөө би ерөөсөө энтэй сууя гэж шийдээд тэр өдрөөс шийдсэн өдрөөс эхлээд эхнэрлүүгөө мөнгө шилжүүлэхдээ дандаа зээл гэж хийсэн баг. Зээл гэл. Тэгэл эхнэр нэг хараад "Үчи хайраа яагаад зээл гэж шилжүүлээд байгаа юм гэж. Гүй төрийн албаагч болохоор бас болохгүй байна. Хамаагүй мөнгө төрөн дээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байгаа. Зээлгээл хийгээд дараа нь хэрэгтэй юм бэл." Тэгээ нөхөр яг товлсон хугацаанд гомдлоо гаргасан. Салах нэхэмжлээ өгсөн. 6 сар эвлэрэх хугацаа өглөө. 6 сарын дараа шүүх салгалаа. Хөрөнгийн маргаан дээр нөө өгсөн зээлээ буцааж нэхэмжлээ. Тэгээ эхнэрээс зээлсэн мөнгө авах шийдвэр гаргуулсан тэр хүн.